За бид нар явсаар байгаа Төвсгөл аймгийн тусгай хамгаалалттай бүс нутаг болох Төвсгөл аймгийн Эренчлөм сумын нутаг руу орж ирж байна л да. Бороо ихтэй байна. Тэ яг гоо. Бас нэг мордод явсан оо гайг болчлоо. Тэгээд энэ Төвсгөлийн улаан тайгын тусгай хамгаалалтай газар гинэ. За Төвсгөлийн улаан тайг руу орж ирж байна гэсэн. Төвсгөл аймгийн улаан олон сумын захиргаатай. За Төвсгөлийн 50 дугаар өргөөс хойш улсын тусгай хамгаалалттай газар улаан тайг, хорцор тийм нуруу. За Эренчлөм цагаан нуур, тэнгис шишгтийн айсав. Гэсэн ийм газар. Ер нь яг бид нар яг явж ирж байгаа газрууд байгаа даа. Тэгээд энэ бол энэ орсож байгаа гол чинь юу гэдэг нэртэй бадарга? Өлийн гол. Тийм сая эндээс амлаар өчсөн өлийн гол өгсөн юмсан. Өлийн гол. За тэгээ энэ улаан тайгын эхлэлийн урдлын уулын тэр хэсэг бол битүү түүмэр гарсан гинэ. Түүмэр гарсан учраас ингээд уулаараа ингээд хүрэнтэй шатчихдаг юм байна. Ингээл нийл нуруугаараа ингээд хүрэнтэй шатцсан. Байж гин. Тэгээд ерөнхийдөө одоо бас жинхэнэ зөвлөг таагаар бол орж. Өчтөр бид нартэй явгаа аялсан. Урдтар бид нартэй явган таарсан жуулч мөн өндөр дахиад энэ таарлаа. Бас мундаг алхдаг нөхөр байна. Хурдж алхах юм орны алхаагаар алхаад байгаа юм яа. Тэгээ нөгөө байгаль орчны байцаагчийнх нь юу байшин юм шиг байна да. Тэгээд нөгөө хайкинг хийж байгаа нөхөртөөгөө дахиад тааралдаар амарч. За морь бол олон хоног ингэж унна гэдэг үнэхээр амаргүй юм байна. Хүний хөлөөр яваад энэ өөрийнхөө хөлөөр яваад энэ болцсон явж байна. Өгзөг мөгс бол өнгөрсөн. За одоо тэгээд дасхойлгуудаа гэж бодоод 4-5 хоног явж штэ. Одоо дасч эхэлж байна ер нь. Тэгээ явж байна. За тэгээд ястал битүү улаан тайгын дунд битүү өндөр уул нуруудын дунд орж ирлээ дээ. Тэгээ ерөнхийдөө улаан тайгын дэс эхэлж байгаа юм байна. За баяраа. Тэжигээ тэр удаа авч ирсэн. 2 жил байна юм чи. 2 жил. Уугаад байгаа. Ирэх жил цэрэгт явах гэсэн үг үү? Гэж байна. Цэрэгт яв. Ямар хөө юу гэж бодох вэ? Жил цэрэгт явна хэрэг гэсэн чи дуун гарах байж. Yeah, well, first of all, I'm very surprised to meet you guys here, but nice to meet you. I'm here, I came to Mongolia from Liechtenstein in only 2 weeks, for only 2 weeks holiday, and I always wanted to come to Mongolia because it's this exotic foreign country to us in Europe. But we always had a connection with Mongolia, going back to the Middle Ages. And I like going hiking in the wilderness and enjoying my solitude somewhere with no many people. So far I haven't encountered too many wildlife. I saw a fox yesterday. I'm prepared for bears and things like that. And so far, I mean, what's to say, I love coming. I've been to Mongolia now for 5 days. And I enjoyed every minute of that. I can tell you that. It's a beautiful country you have. Just one thing, I've seen bottles. I've seen tin cans and waste all over glass bottles and stuff like that. And that's something that makes me really sad because it's such a beautiful wilderness you have here. And you should protect it. It's awesome. Yeah. Any more questions? Only one, yeah? That's good. Hiking, how many kilometers to hike? Yeah, the thing is, I wanted to do like the whole trail from Afgal to, sorry if I get the pronunciation wrong, Rinchken. It's a tongue twist for me. So it was supposed to be like 140 kilometers, maybe to go to the next place, I will see. Yeah, but the thing is I cut my finger, so it's not too good, and so I had to cut it a little bit short. So my plan is I'm going like to 5 to 7 days hike right now. We'll see how far I get. Welcome to Mongolia. Yeah, thank you very much. Thank you very much. It's awesome.
Надалах хийж. Нөр унтах. Морс чанга юм тий. Тэгэхгүй. Тэгээд бас өндөө ди буларж байгаа нь одоо л гайхуулчих. Явуу цэгээ тэр гар нэг баагүй гарч. Энийг даадуу гэдэг тий. Цаста. Тэрмээр нэгээд явах бүх ичээг өвдөө дээр. Нөгөө баагонд дээр. Баагүй дээр тэгээд орж гараад хойдоо тиймээ цас мас. Тэгээд тэмдээ яваад идэх. Би энэ хэлгүүнөө шөнөр варж өгөөс явсан. Тэгээд баагүй. Одоо нэг амгаас аваа. 이거 나라가 담아가 어떤 이시대도 다행이야. Энэ байраа баагаад чиуга. Бачка. Бокко. Хөш, энэ дотор тогоо. Тайг гэж ерөнхийдөө ийм л юм байдаг юм л да. Тайгаар уу ягаад хүн хөвдгүү, ягаад тайгаад хэцүү байдаг, ягаад тайгаад машин дээр явдгүү гэл. Эсвэл ингээл битүү ус намаг. Тэгэл одоо бид нар тайганд дондох морин жимээр явж байгаа. Тэрээс нийгмийн өндөр яваад тийм. Готол ховц шална гэдэг. Ороо нэл мөсөрсөн модны хүчрэлгэн дээрээс ус бууж ирэл тэгэл готол ховц шална гэл. Тийм байна. Тэгээд тарихны нөхцөл, тарихны амьдрал тийм ямар хэцүү юм байдгийг одоо ойлгож илтэй. Дээрээс нэмээд чи энэ нойтон дээр өвөлстэй найг өгч цас ордог гэж байна. Тэгээ найг өгч цас орчих юм бол энэ дотор ч одоо хүн ер нь найг өгч цас орчих юм бол энэ усч байгаа бүх ус чинь хөлдөө ус цас орон дундал явах болох юм байна л дээ. Манай нэвтрүүлэг багийнхан ч гэсэн иргэдэг бүгд нэлийн зутарж явна. Хөл бол их таарч байна. Яг хувцсны хувцс маань харин нэчгээс авч учраас бас брендинг гайгүй хувцас авч учраас их гайгүй яваад байна. Тэрнээс чинь одоо энэ хөдөөнийхэн чинь бол нутгийнхаа болоод ингээл Монгол дэлтэл тууж байгаа. Миний хувьд болохоор анх удаага болохоор бас хүнд хэцүү гэж магтвал тэ. Бас суралцах үед аяндаа дасах үед одоо айлд эхлээд 6 хоногтой явж байна. Гэл тагаан замаар яваал. Морин маань харин аваа гайгүй монхон. Тэгтээ нэг энэ тайгаан мөрөж бас хэцүү юм. Нэг амархан юмнаас бусдаг. Замдаа нэг пепсин соо барин шил ч юм уу. Эсвэл жуулч явж байгаа нэг ижсэн чихэр жимс бичээнийхээ уутыг хайцсан байгаа. Гинтхэн дэрийг хараад тэн дээр босгох. Тэгэхээр би чинь нөгөө нэгдүгээр дөрөв том, хоёрдугаар хүн чинь гэж. Үгүй яваад. Тэгээд одоо энэ ихтэй сууч л байна да. За тэгэл цаашаа яваалаа да.
За бид эднийг иймэрхүү байдалтай. Яалаа. Бороо ороод. Тэгээ борон дундураа тэгэл. Яг нэг үед бол айхтар ширүү орохгүй ингээд. Сарахгүй. Тэгээ шөөрөөлөө зүсрээл. Тэгээд энэ дундураа ингээл яваал. Зам болгосустай. Хүсэл аймгийн Эмчилүүн сумын нутгаас гараад хойшоогоо цэцэгт нуур руу явж байна. Зам бас нэлийн бацаатай замд бас 3-4 том гол байгаа сурахтай. Тэгээд яаж гарах вэ гэж хоорондоо ярилцаал яваал энэ. Бороо ихтэй. Би нэг иймэрхүү байдалтай. Явж байна. За 90 тойронд байгаль бол сайхан. Тэгээ тайган гүн жимт одоо өргөн чөлөөнд гараад ирсэн. Даваад. Ингээ явж байгаа. Бороонд бас олон хоног бороо ороод ингээд их хүүт явах дотроо хүүт юм байна. Яхан дотроо тэгээд яах. Ай дотроо. Сайхан явж байна. Ачааны мөрнүүд мөн жаахан улдах маягтай. Гэж талхаар. Яваал энэ. Юунд бас энэ данхан дотор барьсан юм уу? Энэ чи ёстой энэ талхан дээр талхан гэж цайнд орж жоод саар дээр чи ёстой хөнгөлт насны дурсан байх шүү. Аюу би хай хийгээд байж байгаа. Ой, яг тийм. Бид чинь картын барааны хөөхтөл байхгүй. Нөгөө хавар нөгөө маста ганцч их байдаг. Маста харамлаад хөрсөн дотор тас өлдөө чинь. Тэгэхээр хүн цаатад руу цаатуугаад би өгөх гэж байна. Картын барааны үе санаанд орж штэ. Тэгээд талхаа өөрсөө барьж идэх болчихоо тий. Мас шахта тал гараар байсан. Талхамд янз бүрийн гоё байсан байна. Тасах. Нээр гахаар Дээр гахаар бүх юм амттай болчихд юм байна. Юм ад тааж идэх борч ямар амттай. Дан талах. Дан талахгүй гэдэг дан талсан дан газрын амттай шүү дээ. Юу хоол мод зүгээр. Юу рестораны хоол. Шугав. За энэ юунууд Эмчилүүнийхэн тэгдэм биш үү? Бүгдээрээ чэжилж аваарай. Хөцгөр, хацгор, хошуугаа аваарай. Уулгаалттай тэгдэг. Хошуугаа ав гэж бас тооцсон. Би ч ядч урт шүү дээ гэж байгуу тоогонд нь орсон юм чинь. Амт байл. хицгэр хацгар хошуугаа аваарай. Оо нэг гоё яа. Одоо нэг юм. За бороо дагсах. Дүүний борц. За тийм борц. Дүүний хараа тавьж явахгүй байна. Гараа хэвчрээд явуулсан тугаан юм. Явуулсан тугаан амрууд гараа хэвчрээд хайгаад. За одоо бороо ороод хувцсан нь бол нэг иймэрхүү байдалтай. Чигээр өгсөн момд. Тэгсэн. Энэ хоёр гэж нэг өмнө хоёр хүнд гар. Барундаа фангөрөөл 50-га татал дээлмэл нордгоо дээл өмсч юм уу яасан. Тоох ч цугаа ардаа ганцлж. Явах. Бид нар болохоор энд ингээд устгаа холилдсон юм. Лифт юм нарч хамаг юм орол юм бил. Таах могон баваа гэдэг яаж штэ. Ашир үнсээ. Нүх хайрцаг. Тэр ингээл яваад байгаа. Энэ тэр хоёр гэж нэг хоёр хүнд гар тоодогчгөө тэгэл. Тэгэл нь ус ордгоо уун ордгоо юм ааш нэг. Сакарал яваханд. Хөдөөнийхний бас нэг нэггүй. Тэгээ дээрээс нэг нь өлчөр цагаагаар орон нутгатайгаа дасан цогцсон байж байгаа байлмаа л гэж чигтэх гайхамар зан шиг бас нэгтлээ. Үргээд суухаар нь боддөг юм уу? Тэгээ. Хамаагүй. Айвал бодъё гэсэн чинь.
Тэгсээ тоолын өгчлээ л да. Ямар нэртэй шууг гэлээ? Соор. Яга. Баат мэдэрэй даа. Тэгвэл арсан хаагур байна. Нутгийн уулга алдахаараа тэгдэв биш. Цээжж аваараа зөө. Хөчгөр хоцгор хошгоон аваараа. Сайн нэг тэгж яг сая аялгуудаа хэлсэн юм аа. Аялгын зөрөхгүй. Хөчгөр хоцгор хошгоон аваараа. Дортой. За, оолос баянга минь. Аварлаа үлдээ багтааж аян зав минь ивэж хайлаарэ. Тэ цаанаа сайнага дээж өгч байна. За. Чама. Хөчгөр цогоо. Баатрах цайны ирээд дөөрий гэж. Манай гүксүү. Яг тайна тахалдаг юм байна. За өнөөдөр өстө туйлдоо автлаа явуулсан. Баярлаа. Юу яа. Бүкснээс амар хосод яа энэ өст бодолч. Бүкснээс амар хос, цогноос амар хосод дээш нь. Сая тэр юу н харагдаад байдаг. Сумын нүг харагдаад байдаг очдгоо. Яваад ирдгөө хааштай. Махатл. Тэгээд нэг юм тэр орон баахан шогчлоос нэг илэг бөөрөө хайр солигдчихгүй чи баг бөөр амаар гацсан яасан. Баахан шогш нэг юм ирээд. Тэгээд одоо энэ офлайн энэ сумын засагтарга Батцуур гэдэг хүн рүү цитат. Тэгээд нөгөө юуныхаа бидний гарахад хэлж өгсөн нөгөө хөвсгөл хөгжил сангийн сангаас Батцуур даргатай холбогдоод гэж хэлсэн. Тэгээд Батцуур даргатай холбогдоод тэгээд бид нэр юу яач. Ирсэн чи юм байр мэдсэн үү? Бэлдсэн жоох үү байр нь бид нар бас гадаа бороотоо гуйчихсан майхан байхаас ч төгшөө. Тэгээ энэ байрыг буучлаа. Тэгээ энэ байрны яг оюутны биш сурагчдын дотор байр юм. Дунд сургуулийн сурагчдын дотор байр. Энэ зураг тавьсан байгаа энэ эдгээр нөхцөл юм гэдэг. Баасан хөө маасан хөө хин инглээ юм хийж. Хэдэ хөргөө хөхтүүд. За аутуудаа байрын зүрхсэж шүүслээрээ. Үгүй. Атгасүрэн, Батцуур, Мяндава, Батэлдэн, Баасасүрэн 5 чамбууларын өрөө юм байна. 6 хүүхдийн өрөө. Тэгээд зургуулаа явж байгаа. Гадаа тал хэсэг маань бороо орж байгаа. Морныхаа эмээл аваад бэлтэж байгаа. Тэгээд би ч нөгөө тустай дай тоолтолч энэ эдийг хоолоор бэлтэх оронд. Юу хоо дай байцаа сонгон махгүй нэг шилэг газ буслаад авчих. Тэгэл миний тон хоолой хийж. Ютод амжиггаал зогсож байна. Ер нь бол тэгээд тайгал юм байна. Энэ давж ирэхэд найз цаашаа явахад бас нэг талаас бүхс өвдөжсэн ч гэсэн гоё өвдөлттэй байлаа. Гоё өвдөлт гэдэг нь болохоор нөгөө лоовсын ажилтай түлхий штатн дээр гарч байгаа та нар харж байгаа тий. Офисын ажилдаа өрөө зөөж идэг би одоо энэ нэвтрүүлгээ бэлтгэхээр гинтл гараал тэгэл хувцмараа бэлтэж аваал. Тэгэл зэрлэг тайгаар гарсан.
байнгын өрөөнд бидэг зөөлөн санал бүрдэн за тэгэл сандлын зөвлөлийн шилд суугаад тэгэл байнгын өдөр шөнөгүй машинтай явж байгаа. Тэгэл энэ машин юунаха энэ яа одоо биенийхээ энэ огт хөдөлгөөнгүй байдлаас салаад чи морь бол нөгөө сагартай хүн 2 сар морь өнөхө сагаргуулж ирэх шиг энийг дуулсан юм. Тэмтэй ер нь бол морь бол ингээл байнгын ингээл одоо миний энэ 2 хөхрийг болчихсон нөл өвчин болсон. Энэ гарны энэ болчих. Байнгын ингээл зэсгтэл ингээл явах чинь. Хүний бие бол амар хэлхтэй хөдөлгөөнд орчт юм. Морь бол аюу сайн юм байна. Ер нь тэгээд бас нэг морин дээр сайхан яваад Монгол хүн чинь тэгээд тэргүүрээс нэг шиг аваач морин биш. Морин аюу зүг эрүүл мэндэд аюу зүг санагдлаа. Тийм учраас би одоо морь хэдий миний бүгс өвчөөсөн. Тэгээ нэг холгоод тэгээд суур суугаад аюу болчихвол. Тэгээд энэс хойш би дандаа юу яа гэж бодож байна. Сайхан. Жилдээ нэг удаа юм морин аялал хийж хол ойр явдаг бай гэж бодож. Ихтэй арай шиг хөвслийг тойрдог шиг аим шиг олон километртэйгээд уул хатан юм биш ч гэсэн жилдээ ямар ч гэсэн морин аялал хийж бас өөрийнхөө эрүүл мэндийг анхаардаг. Дан шилмэстэй ой дундуур тэгэл морин аяллыг бидний өө шиг тэ эрүүл мэнд тэгэл жимс түүжидэл өдр явахар чинь эрүүл мэнд бол тасархалж авч өөрийгөө витаминжуулаад хүчил төрөгчөөр хангаад тэгээ биеийнхээ булчингуудыг хөдөлгөөд ингээд явж ирсэн. Өөрөөр хөөрхөн тэр нодлон жил байхаа нэг юун дээр явхад чинь сэлэг явхад бас нэг цэцэрлэгт тоглож тээ. Энэ жил сургуулийн дотор байранд хонч. Хөөрхөн юм байна. Хүүхдүүдийн өрөөнд ингээл аяхаал хийж тэгэл надаа бороо орж явчихсан. Эндээ хонч хийж байна. Майханаас нэг хоног ч гэсэн цогтойгоо. Тэгэл яах. Гэтэ дэргүй 20 хоног майханд яваа. 20 хоног гадаа яваа. Тэгээд нодлон жил 40 хоног гадаа явсан. Энэ жил 20 хоног гадаа явах. Хэлж байгаа. Явна да.